За ямар магшарж идэв уучлаарай үзэгчтэй. Нанагийн тэнэг зөвлөгөө 13 инхүү эхэлж байна. За би сайхан бүтэн аяг шарсан мах идсэн гэсэн турхаа хэврээ байгааз. Энэнд ерөөсө дасгал хийж мэйгээл эсвэл эрчимтэй гүүж мүгээл хөлсөө гаргаад ах шаардлагагүй. Ердөөл гидий томбой оцой хотой вау. Алхалт маш чухал. За тэ алхан гэхээр учиргүй өвсөн дундуур өндөр өсгөтэй гутлууд өмсөө сандаал өмсөөд ямар ч мэдрэмжгүй байлрын сүлүү тийм шаага маха одоо өмсөд өсгийтэй одоо өндөр юм өмсөд гүгээд иж болохгүй. Ерөнхийдөө сандаал мандаал бол алхалтанд маш тохиромжгүй гутлууд юм аа. Тэгэл энэ тэнтэл соддуу галзуу мэддэггүй яаж яагаад гой сайхан гутлынхаа өсхийг бас юу ч болгоод байх ч бас ерөнхийдөө бол алхалт хийснээс бараг хийгээгүй үедээ адилхан юм болж байгаа юм л да. За гэтэл алхалтанд зориулсан тусгай спорт пүүзнүүд гэж байна. Бас ерөнхийдөө хавар намар өвөрлийн уйлрал тохирсон хувцс өмснө гэдэг шиг алхалтанд зориулсан хөл дэвтэйхэн одоо үсэрмээр хараймаар бүр нисчмээр хүртэл гутлнууд байна шүү. Мэдээж хамгийн чанартай дээрээс нь хянд төсөр боломжийн үнэтэй бас бэлэгтэй худалдаа явуулж байгаа урнаас clothing store-оос энэхүү пүүзнүүдээ би худалдаж авсан. Ердөө 150 мянган төгрөгөөр нэг пүүз аваад ахаал 150 мянган төгрөгийн пүүз өнгөө авч байгаа юм чинь тэгэнгүүт ч ердөө 300 мянган төгрөгөнд 4 ширхэг пүүзтэй болж байна л гэсэн үг. Тэгээ бас ганц хоёр өмд цам цавангууд жижиг сажиг гой хэрэгцээтэй бэлэг зөндөө өгөх юм аа. Энэ урнаас clothing store гэдэг дэлгүүрчин баазар байна. Хөлд эвтэйхэн гуталтай бол удаан нь хамаагүй заавал хөлсөө гаргаж хурдтай кардио дасгал хийх ерөөсөө шаардлагагүй. Таваараа энэ тентхийн хажуу авийнхаа одоо байгалийн сайхан Улаанбаатар хотынхаа хөгжил цэцгэлтийг харангаа. За бас тэгээд жоохон илэрч баларч дэмэрч болно. Тэгэж явангаа ерөнхийдөө тухурна гэсэн үг шүү дээ. Өдөрт яг хамгийн багаар утгад нэг 3-5 км, дээдл нэг 15 км алхацхад болно. Гэхдээ бас энэ юу гэдэг вүлээ спорт алхаагаар алхах чинь бас таацанд их өр нөлөөтэй юм бэлээ. Их гой бэлхүүс гаргадаг. За ингээд ер нь бол гутал муут 3-ын дороо гэсэн үг бий. Энэ удаагийнхаа нанагийн тэлбэг зөвлөгөөгөөр ашигтай зөвлөгөө гэсэн учраас та бүхэн дуурайж болно шүү. Тэгээд ер нь бол урнаас clothing store байсан тул яста тэнэг биш ухаалаг зөвлөгөө өглөө дөө та бүхэндээ.